бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа. Айцаа хамтдаа давцгаа оройтой амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 25-ны баасан гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Адл явдлаар дүүрэн амттны уутыг нэ байгалийн орс найрлагатай Бомпари мөн Toyota Top Motors 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солихын эхэлсэн байна. Чонгоруудтай өчигдөр мэдээг хүргэе. За бүгдэнд нь өчигдөр мэндээ манайхан тулаанд бэлэн л үздэй. Нилээн тэгээд аламсууд бол бүр тусгаалan мэд өгдөг шүү дээ. Үнэ. За өнөөдөр бид хоёр сонсогчдод тохиолдсон төгөөдийг унш танилцуулдаг. Тэгэхээр манайхан групптэй нэгдэж амжааг бол Facebook-ийн хайлт хэсэг дээрээ амар цаг нэвтрүүлэг гэж хаагаад групптэй нэгдэрээ за 65 мянган гишүүнтэй болсон байсан шүү дээ. Сүүлд харахад. За хэрвээ хайгаад болохгүй бол одоо найруулагчийн комент хэсэгт нь тийм ээ юуны группийн линкийг оруулсан байдаг учраас дараад ингээ орчгонд болдго юм уу. За өнөөдөр сонсогчдод тохиолдсон амжилттай төгөөдийн 81-р хэсэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийнхээ бид хоёр пост уншсны дараа эфирийнхээ шууд утсыг нэгээд сонсогчдод холбогддог баха. За их ч хэдэн пост бэл. 2 пост. Би бас 2-ыг бэлдсэн. За түрүүл рүү хийхлээ. Би хэлчихлээ. Мэдгүй. За би уншчих уу? За тий. За. Сайн байцгаана уу? Би ухаан орох цагаасаа үе мэдрэмж ихсээд элдэв далд утгатай юмс болон зөнтэй зүүдэлдэг байгаад одоогоос 10 гаруй жилийн өмнөөс домох чадвартай гэдэг мэдсэн юм. Түүнээс өдийг хүртэл зөвхөн ойр дотны хүмүүсээ л хаяа нэг үйл хийж ирсэн. Хүмүүстэй зориулж гэсэн үг. За тэгэхэд хөхний гордоо гаргах, цистит, домнох, хүүхдийн халууныг сорох гэмэд домуудыг хийдэг байснаас арай өөр үйл бас хийж чаддаг гэдгээ тэр нэг өдөр л мэдсэн юм. Тэгэхээр түүнийхээ тухай хуваалцъя. За нэг удаа ээжтэйгээ удаан уулзаагүй тул цаг тохироод буу халд суухаар уулзав. Ээж нэг л хямарсан харагдаад болдгоо. Юу болсон бэ? Яав гэд асуулаа. Тэгсэн ээж нь ойрд нэг л онцгүй юм зүтлээд байна гэв. Би та юу зүтлэв гэж асуулаа. Тэгсэн ээж нэг нүүр нь харагдахгүй хүн шиг юм надаас миний маш нандин зүйлийг үрд авч явах гээд би ингэртээ нэг юм тас тэрч гисэн үгүй өгөхгүй гэдэл харамлаж хамгаалаад харин тэр юм надаас авах гэсээр байгаад би сэрчихсэн. Ээж нь энэ зүйдээ хэд удаа дахиж зүтлээ гэд нүдэндээ нулимс цээлэгнүүлэн дүүч нь хэцүү байна. Яг яасан мэдэгдэхгүй жил тойрон л имлгээр явлаа. Оншин тодорохгүй юм гэв. Би үгүй дүү яасан юм бэ ээж гэж асуулаа. Тэгсэн дүүч нь юм ч идэж чадахгүй сүүлийн үед бүр л хэцүүдэд байгаа. Хоол холбогдож амдаа хийгээд л шууд буцаагаад гаргачихна. Хоолоос өөр юм ч гэсэн идэж чадахгүй байх юм. Сүүлдээ бүр уус ч чадахгүй гаргаад үнэхээр хэцүү байна. Ходоодоо хит дурандуулж байсан ч одоо дахиад л дурандуул гэсэн. Дүүч нь дахиад дурандуулмаарг байна гэж үл. Залхаж авах шиг байна. Бөөн хямарсан хүн л байна. Дээр нь ийм юм хит зүүдлэгдсэнийг хэлэх үү. Ээж нь үнэндээ одоо дүүгч нь алдах вэ гэхээс үнэхээр хайж байна гэдэг ойлов. Би яг яагаад ямар өвчин болоод оншин тодорохгүй ингээд яваад байгаа юм бол доо гэж бодож эхэлтэл дүү нүдэнд ямар ч гал цоггүй болчихсон баруун мөрөн дээр нэг утаа шигч гэхүү нэг тийм бөөгнөрсөн бужигнсан хар юм байж байгаа харагдав. За энэ ч ийм зүйлээс л болж тэ чаддагсан бол муу дүүгээс энэ хар ямыг нь зайлуулад өгөх юмсан гэж бодож дуусаагүй байтал дотроос дүүгээ гэртээ авчир гэв. Ямарваа үйл хийхэд онгод маань дотроос хэлж мэдрүүлдэг юм л та гэв. Би ч олон юм ярьсангүй. Ээж та дүүд өнөөдөр манад хүрээд иргээд хэлчих гэлээ. Ээж заа гэд харьлаа. Гэртээ ирсний дараахан нэх удалгүй дүү манад ирлээ. Аяга байтугай халбах хоолж идэж чадахгүй байсаар дүү минь бүр нүднээс гараад турж царайн цонхгоор харцсан гунигт автаад хэдэн жил огт инээгээгүй байх гэмээр харагдаж миний сэтгэл чөхөвдлөө. Харуу бүрээ эхлэхэд үүлээ эхэллээ. Юу бэлдэж яах ихийг онгод маань дотроос минь зааж мэдрүүлж өгч байлаа. Би дүүгээ өөдөөсөө харуулж суулгаад голдоо харлаа асаагаад одоо нүдэ анаад өөрийгөө төсөөл дотроо хар гэд хэлээд үүлээ эхлэв. Удалгүй үйл дуусч би лаг хүчтэй унтраагаад нүдэ нээгэрэ гэхэд дүү маань нүдэн цогтой болчихсон. Нээх өөрхөн инээгээд өвдөс харахад нь хичнээн их баярлсан гэж санана. Би за юу харсан гэлээ. Дүү би өөрийгөө харж байтал миний мөрөн дээр нэг хачин хар юм байж байсан гэв. Би чи дүрслээд хилдэ ямархуу зүйлээсэн бэ гэлээ. Дүү нэг сонин тийм утаач юм шиг бужигнсан хар юм гэж миний харсныг яг хэлв. Уг нь би дүүдээ юу харснаа огт хэлээгүй байсан юм. Айчж магадгүй гэд. Тэгээд таныг лаг үлээхэд гэнт тэр хар юм сарнаад байхгүй болчихсон гэв. Яг энэ үед дотроос минь маргаашнаас зүгээр болчихно доо гэв. Өглөө дүүгээсээ өмнө босоод хоол хийгээд дүүдээ томхон аянд хийгээд өгчв. Дотроо бол идэж чаддаг байгаа, яадаг бол гэсэн айдас байсан. Гэтэл дүү бүгдийг нь идчихлээ. Бит хоёр хоёулаа уйлж, үсэрч тэврэлдээд бөөн баяр хөөр боллоо. Үүнээс хойш дүү маань зүг зүгээр болсон доо гэсэн байна.
Тэгэхээр нэг өснөө одоо үйл хийдэг хүн л те үйл хийсэн тухайга хуваалцсан юм байна. Сонирхолтой л. За дараагийн постыг хүргэе. Сайн байна уу? Хүмүүсийн зүүд нь хэр их зүйнтэй байдаг юм болоо? Хэр баргийн зүүд зүүдлээд байдаггүй ч хаяа зүүдлээд зүүдээ арай л дэндүү тод хин нэгэнгүү санаад байхаар өөрөөсөө жаахан айдгийм. Одоогоос 3 жилийн өмнө дүүгээ алдаж ихч харамссан юм. Ихч өөрийгөө зүгсэндээ. Яг ажил явдал дуусаад хүмүүст харж нөхөртөөгөө хоёулахна үлдлээ л дээ. Тэгээд би ч унтаад өглөө. Унтлаа гэд орон дээрээ хөвтөд хэсэг унтлаа. Зүүдэнд би гэртээ орон дээрээ байна. Цонх тогшоод дүүмэн цонхны тусгалд нэгд наан, нэг цаана бүжиглээд л яваад ах юм. Би одоо энэ удаа яагаад ам болоо гэж хараад тэгсэн чинь гинэтэл сандал дээр суучихсан. Бид хоёр юм ярьж байна. Дүү маань хэлж байна. Би эмнэлэг твтээд унтсан нэг сэрсэн тэнгэрт сэрсэн. Биеэ очиод харах гэсэн би минь байгаагүй л гин. Аргагүй эмнэлэг твтээд унтуулах тариа хийж сэхэнд байсаар нас барчихсан юм. Би энэ байхгүй байх нь мэдээж ээж хүүгийнхээ биеийг тэгж ялцруулахгүйгээд чандралчихсан юм л да. Тэгээд би хараа хариулж байна. Тэнгэр ямар байна да гэж асуулаа. Дүү тэгэхэд сайхан байна. Тэгээд сайхан байна л гэж хариулсан. Тэгээд уцаа оролдоод инээгээд байх юм. Тэгснээ аавд хулган зураад миний зургийн хажуу тавиараа гэж хэлээрэй л гэж байна. Тэгээ би ч аав зурч чадах юм а да гэхэд дүү амархан штэ. Ингээл зурчих ингээд зурж үзүүлж байна. Би ч мэдэхгүй гэж хэлээд үзье да гэж хэллээ. Тэгсэн уцаа оролдоод инээж байснаа. За тэнгэр гоё юм болж байна гинэ. Би явлаа. Гэдэл шал руу уусч орлоо. Тэгтээ хэлж гин орохдоо та мартва заавал аавд хэлээд зурж тавиараа гэж байна. Тэгээд л би сэрчихсэн. Сэрээд нөхөртөө би сая дүүгээ зүүдлээ. Үнэхээр тод яг бодит байсан. Би бүгдийг санаж байна гэсэн ширсэн юм. Ээж аавд ч хэллээ. Гэхдээ нас орсон хүний үгийг биелүүлдэггүйгээд тоогоогүй юм. Жил гарны дараа ээж гандан ном уншуулж хаад шашны дэлгүүрт ортол маш олон мотон хулган байх харна. Энэ хулган яадаг юм гэж асуусан чинь худалдагч нь ламнар их авдаг гэд эд баялаг арвжуулдаг мөнгө дуудана гэсэн гээд хэлсэн байгаа. Тэгсэн ээж над руу залгааж нэгийг авсан гэж хэлжүүлээ. Хөөрхөдөө дүүмэн эцэг ихтэй бас санаа зовоод мөнгө дуудах аргыг зааж өгсөн ч юм билүү. Тэрнээс хойш зүудлээгүй. Гэхдээ дахиад ганц удаа тэгээд ярилцах юмсан гэж ахиж хүсдэг шүү гэсэн байна. Нэг ганц удаа зүудлэх юмсан гэсэн зүйл байдаг ч тийм. Нэг зүүдэнд ороод ирээсэй гэж боддог хүмүүс байдаг. За хамтраа хичээл танилцуулаад үргэлжлүүлье. Адал явдлаар дүүрэн амтны хувьд нэ байгалийн орс найрлагатай Бомпари. Тэгэхээр Бомпари нь хамгийн анх хатуу чихэр байсан. Одоо маримлаад хэлбэртэйгээр гараад бидний өвөө эмээ, аав ээж нарын ном танигдчихсэн бол одоо хэлбэр бүтцээ өөрчлөн зөөлөн чихэр буюу эрзэнэн чихэр үйлдвэрлэл болоод үйлдвэрлэлийн төлөө нэмсэн байх нь энэ чихэр нь ямар ч химийн бодог оруулагч, хамт оруулагч, өнөр оруулагч агуулаагүй ширхэг бүрэн жимснээс бүтцээ. За Бомпари эрзэнэн чихэрний давуу талаас нь танилцуулах юм бол химийн бодог өнөрөг оруулагч агуулаагүй нэг чихэр нэг бүтэн жимсний шүүс агуулсан бөөрөлцгөн, нэрс, луун гэх мэтчлэн. За тэгээ витамин С агуулсан тул 100% байгалийн найрлагатай зөөлөн чихэр. За байгалийн урц найрлагатай 1 г ногдох чихрийн агууламж бага. Чихрийн агууламж багт бол бага насны хүүхдүүд бас тэгээ эцгийн хяналтанд орохыг их тохиромжтой байдаг юм байна. За та эднээд үзвэл бусад чихрнээс хамаагүй зөөлөн хацхад шүд өвдөхгүй. Тэгээд чихэр бүр ардаа нэг удаа идэхдээ идэж болох хэмжээг тоттогоод харуулж өгсөн тэмдэглэгээтэй байдаг. Тэгэхээр хүүхдтэй бас нэг хаяа чихэр авч өгмөр болдог штеп. Тэгвэл байгалийн орс найрлагатайг сонгоод өгвөл бас зүгээр ах тийм ээ. Ханаас авах юм гэхээр Монгол орон даяар дурын бүх дэлгүүртэнд худалдаалагдаж байгаа. Хэрвээ маш их хэмжээгээр захиалгах жаавал одоо нэг хүүхдийн баяр гээл болно шүү дээ тийм ээ. 80 тэг 7 25 85 80 тэг 7 25 85 дугаараар холбогдоод олон юм их ширхгээр нь одоо захиалаад байгаарай. Баярлалаа хамтран ажилласан адал явдлаар дүүрэн амтны явуудыг нэ байгалийн орс найрлагатай Бомпари хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд дараагийн түүхийг уншъя. Сайн байцгаана уу? Энэ явдал намайг 4 билүү 5 настай жоохон хүүхэд ахт болсон юм аа. Нилээн бороо төвдөр байсан юм. Өвөө эмээ хоёртоо гадуур гарч байгаад тэр хоёр барилгын материал орно гэд намайг үлдээгээд болоо л та. Тэгсэн чинь миний шээс хүрээд машинаасаа буутал гудамжинд явж байсан ханаад руу дайраад би хаашаа ч хамаагүй үгээд явчихлаа. Гинт төөрөөд ядж байгаа шээс чүрээд тэгтэл хаанаас ч юм гэнэт нэг урт хар үстэй цав цагаан цамц болон богино өвхтэй өндөр үнэхээр хөөрхийгч гарч ирээд яасан бэ? Зүгээр өгч байна. Би ч миний шээс хүрээд байна. Би төөрч өглөө гэлээ. Игч надад мөнгө өгөөд нийтийн бийц газар руу заагаад игч нь хүлээж бай. Гарч ирэхээр чинь гэрт чинь хүргээд өгье гэлээ. Би бийц газар ороод гараад ирлээ. Игч нөгөө газараа зогсож байна. Би болчихлоо гэдэл гүгээд очлоо. Тэр игч намайг хөтлөөд дагуулад явлаа. Бит хоёр зандаа юм яриад л нэг мэдсэн би гэрийнхээ гадаа нөгөө игчтэй хамт зогсож байлаа. Манай хашааны хаалга цоожтой би онгойлгож чаддгүй. Тэгээд хашааны хаалга нүдэж ээж нойрмог гарч ирээд хаалга нээж өглөө.
Намайг ганцаараа энд юу хийж байгаа юм? Эмээ өвөө чинь хаана байна гэж байна. Энэ эгч намайг хүргэж ирсэн оруулж цай өгөөрэй гэсэн чинь ээж хаана? Ямар эгч байгаа юм? Яагаад худлаа яриад байгаа юм чи? Гэж намайг загналаа. Нөгөө эгч над руу харж инээгээд намайг битгий хэлээрэй. Баяртай. Гэд хөөхрийг нэмсгэлээд яваад өгсөн. Ээж намайг гэртээ оруулаад өвөө эмээ хоёр чинь чамайг хүргэж ирсэн юм уу? Алхаж ирсэн юм бол энэ хувцс хунар чинь яагаад хуурай байгаа юм бэ гэд загнаад л байсан. Одоо бодохоор сүнс ихчээр хүргүүлсэн болоо да. Бас тэр их бороонд юроосо норлгүй гэртээ алхаж утсан ч бас их сонин. Таалагдвал өөртөө тохиолдсон өөр зүйлсээ бичнэ. Энэ хүртэл уншсан баярлалаа гэсэн байна. Хөөх сони хамгаалагч сахиусан тэнгэр юм уу? Мэдхгүй тэгээ одоо бороонд хүртэл нороо ширүүн бороотой өдрөсөн шүү дээ. Бороонд нороог ирсэн гэдэг нэг сонирхол сонсогч байна. Тэгэхээр нэг тийм сахиусан тэнгэр юм шиг санагдчихлаа. Тэгээ хөөхөн гэж үздэй. За өргөжлөлтөнд дараагийн постыг хүргэе. Сайн байцгаана уу? Та бүхэндээ миний постыг унших өглөө өдөр шөнийн мэндийг хүргэе. Аламсан байна уу? Байнга сонсож уншдаг байснаа болоод өөр тохиолдож байсан бодит явдлуудаасаа нэгийг бичье гэж бодлоо. Манай нөхөрөө бид хоёр 2016 онд их сургуулаа төгсөөд 7 сард нөхрийнхөө хуваарлагдсан цэргийн анги руу амьдралынхаа анхны ажлын гарааг эхлүүлэхээр хамтдаа явсан юм. 820 км зам туусны эцэс зорьсон газараа ирлээ л дээ. Үдэш байсан учраас цэргийн ангийнхаа буудалд нь хоноглохоор боллоо. Хадаг яндартай дарга нар маань их сайхан жугтаж авсан. Хоол цайгаа идэж уучаад амархаар өрөөнд орлоо. Хоёр ширхэг том ортой юм байна. Нэг орон дээр нь хамт унтахаар болоод ороод сад хөвтлээ л дээ. Замдаа зөндөө ядарч нэг ч хэлэхгүй нам унтчих. Гэтэл яг шүн дунд нөгөө эсрэг орон дээр царай нь юусоо үл мэдэгдэх буюу юу ч мэдэгдэх байсан. Нэг дээлтэй эмхэн цонхоор тусах сарны бүтгэн гэрэлд нэг эмээ надаас "Миний охин, эмгээ авъя. Миний охин, эмгээ авъя. Эмгээ авъя" гэд өвдөөс хараа суугаад байдаг. Тэг бүр шок. Босё гэсэн босч чаддгүй. Хажууд эвтэх нөхрөөс хэрээр сэрээ гэхээр гар хөл хөдлөхгүй бүр хөшсөн байлаа. Нүднээс өөр юу ч хөдлөхгүй нулимс урсаад л байдаг. Хэсэг хөвтөж байж байсан чинь гинэтэл зүүдлэгдээд нөгөө эмгэн намайг дагуулад үүдний хаалга руу явж байна. Дотроо бол би өөрийгөө "Хүүгээ хайж гад байгаа юм бэ" гэдэл бодоод байсан. Тэгсэн үүдний хаалга нээхэд тэр ирсэн цэргийн анги маань биетүү оршуулгын газар болцсон. Би дахиад шок. Тэгээ тэр эмгэн намайг дагуулж явж ангиар танилцуулаад л "Оо, энэ тийм юм байдгийн" гэдэл би агаарт ирэх хөөх шиг нэг тийм сонин мэдрэмж авсан. Эмээ намайг дагуулж явж байснаа өрөөнд мань авчираад "За, одоо миний охинт. Гол нь өглөө эмээгийнхээ эмгийг өгөөрэй. Дэрэн доорн байгаа шүү" гэдэг юм да. Гэвч би юу эмэг гэхийн завдалгүй өглөө болж нар мандчихсан байсан. Тэгээ шууд нүдэ нэгээд эмээгийн ярьсан санаанд ороод дэрэн дороо эмгээ харсан чинь нэг өрөөсөн бүр алтан сүүжийн эмэг байж идэм да. Гайх зэрэгцээд шууд эмгээ аваараа гэтэл цонхоор шидчихсэн. Би нөхрөөсөө асуугаад "Хөөе, би энэ уурчинд босож явсан уу?" гэсэн чинь "Гүй, нам л унтчихсэн штэ" гэж хэлдэг юм да. Тэр өдрөө манай нөхөр бид хоёрд тус ангитай танилцж байх үед яг л эмээгийн хэлж надад харуулж хэлж өгч байсан газрууд нь тэр чигтээ яг хэвээр байсан. Манай хүн намайг "Гү чи яаж мэдээд байгаа?" гэхт нь "Зүгээрээ" гэдэл өнгөрсөн. Дараа нөхөртөө бүгдийг нь хийсэн л дээ. Ийм сайн эмээтэй таарч байсан юм да. Сонинч юм шиг, амарч юм шиг. Эмээгийн амьдарч байсан үед дайн байлдаантай байсан болохоор тэгэж их олон тооны оршуулга буш харагдсан байхаа гэж сүултэн бодсон л доо. Өөр тохиолдож байсан нэгэн түүхээ сэрүүлэн бичлээ. Та нартай таалагдвал дахиад зөндөө түүхээ бичнэ. Баярлалаа гэсэн байна. Тэгээ түүхээ явуулж байгаа сонсогчдод өргөлж баярлалдаг шүү те. Гэтэ тэр иймэг гарч ирдэг юм амар юм. Харин тэр нь хэсэг нь жоохон сони юм те. Дэрэн дор налтай эмэг. Яа эвгүй юм байна. Энэ түүхүүдийг сонсоод харна хүнд өөрсдөд нь тохиолдсон. Одоо ч өөр тохиолцсон явлаад байгаа даа шүү дээ. Эвгүй сонин түүхүүд байх юм да. Тэгээ саний сонсогч нөгөө өмнөх миний уурсан дээр бол одоо 5 настай болсон явдал гэхээр жоохон хүүхдөөс бол бас мэдээг болох л те. Харин тийм байх. Эвгүй түүхийг байх юм да. Гэтэ яг сонирхолтой те. Хэлэг ярьдаг шал өөр. Тэгээ энэ нэг бодит хүмүүст болсон түүх гэж бодохоор л. Сонирхолтой шүү. За баярлаа. Сони юм бэ? Стэног сахиусан тэнгэртээ таарчтэй л гэж байна. Нөгөө Солонгосын сахиусан тэнгэрийн даалгавар гэдэг шиг кино шүл юм даа л гэдэг гэж байна. За баярлалаа. Эфирийнхээ шууд утсыг нэ 77 38 83 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. Тэгээ сонсогчд маань өөр тохиолдсон түүхүүдээс бас бидэнтэй хуваалцаарай. Өдөржингөө танаа радиог сонсоод утасны тэнэг дууссан байж тээ гэсэн байна. Нэрэ гадаадд байгаа сонсогчд маань тэгээд өдөржингөө уцаараа сонсдог. Зарим нь одоо ингэж байдаг шүү. 2 3 уцтай. Тэгээ нэгэн цэнийг дуусангууд нэгийн асаагаа сонсоол нэгээрээ сонсож явах та нөгөөдгөрөө холбогдоод гэдэг ч юм уу.
янз бүр болдог юм билээ. За ийм болохоор л ёстой алт авах дурггүй дээ гинэ. Алтыг ер нь жоохон тэгж ярьдаг те. Тий. Яг цоо шинээр нь ч юм уу тий өөртөө зориулж ингүүл алт ам хаадаг ч гэж ярьдаг. Харин олсон ч юм уу тий хүний хууч найт юм бол димэл гэж хуучны хүмүүс ч гэсэн ярьдаг дөө. За эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Тэгээ сонсогчд маань за нэг түүх байдаг да ярих гэсэн бичих гэсээр амжихгүй байна гэдэг сонсогчд манаас холбогдоод түүхүүтэй хуваалцдаг. Тэгээд сүүлийн үед бас сонин содон түүх маш их ярьж байгаа шүү дээ тийм ээ. Зя ихний сонсогчийг авъя. Өөцөн тасарчлаа. Зя нөгөө давхар дуудлага ирээд хараас юм болж байгаа шиг байна. Араараасаа дуудлага нь ирээл ах шиг байна. Эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Яг уул нь баяжуулах гэсэн юм байна штэ. Нэг хулганыг нь зурулчихгүй гэсэн байна. Тэнгэрийн орон гэж байдаг байх нэ гэсэн байна. Байдаг гэж магтгүй. Яасан сэгч бай. Байна уу? Байна уу чимдэрги? Сайн. За, түүхээ болцгоо та. Би нэг нөө авто тохиолдсон түүх ярих гээд. Сонсогчоо спикер чихвчээр ярьж байна уу та? Үгүй. Жохон чанга яриад өгөөрэй. За. Би нөө авто тохиолдсон түүх ярих гээд. За. За тасарч шүү. За эргээд холбогдоор сонсогчоо. Авда тохиолдсон түүх гээл алга болчлоо. Тэглээ. За, эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. Тэгтээ өнгөж ганц хоёр үг хэлээ тасалсан бол бас гайгүй те. Яг ярьж байгаа тасархаа бүр сонирн болчихдээ шүү дээ. Тийм шүү дээ. Байна уу? За, радио байна уу чимэнд? Чимээ сайн байна уу? За түүхээ хаваалцгаа. За тэгээ түүхээ хаваалцъя. Би нодлон урдсан нэг Хинтээ аймагт ажиллаад би барилгын дотор чимгэл хийдэг хүн байхгүй юу? За. Тэгээд сургууль ямслаад тэр сургууль сүнстэй гэдгийг мэдээвүүлдэ. Тэгээд орой ингээд нөхөртөө гэр бүлийн үнтэйгээ цуг байж байгаад ингээд орой унтчихсан чинь нэг жижигхэн урт үстэй цагаан палачтай хүн хаалган голоод ороод ирсэн. Тэгээд орж ирээд ингээд хавцаж ирсэн миний өвдгөн дээр ингэж авирч явсан явангуудаа миний чэйжэн дараа гэртээ дugдаг байхгүй юу? Тэгээ би нөхрөөгөө ингээд сэрээ чаддаггүй бүр бараг ойролцоогоор 30 минут шахуу ингээд түнсэд даргалсан шүү дээ. Тэгээд дараа нь би ингээд тэгээд байжгаад манай нөхөр сэрээд яасан бэ гэсэн чинь ингээд сая ингээд нэг жижигхэн палачтай хөхөө орж ирээд миний дээрээс ингээд дараад гівччихлээ гэсэн чинь хураа гэдэл намайг нэг тэрвэд гівччихлээ. Тий. Ер нь тэр Хинтээ аймгийн Баян Адарга газрын усны ирэхгүй шүү. Алж хэлэхгүй шээ. Тийм жоохон тиймэрхүү юмуд бас байдаг юм эвгүй юм бэлээ. Тэгээд орой морой бол нэг ганцаараа явуулдаггүй юм бэлээ. Ер нь л асуудалтай юм байна тийм ээ. Тий. За анхудаа холбогч маш их сайхан байна оо. За баярлалаа. Холбогдсон даа тань. Ариг сайхан хүрээлээ. За баярлалаа. За нөгөө газар усны нэр бол хэлдэггүй яа тэгэхээр дараа нь асуудал гардаг те одоо бит хоёр руу хандсан ч юм уу байгууллага тэглээ нэр хүндэд хандлаа гэд буян болдог шүү. Нэлээд болтой. Дараагийн сонсогч байна уу? Байна уу? Бонсон мөн та. Самаа нуураа минь. За. За төхөө бол. Би нэг өөр тохиолж ясан явдлаа ярих гээд. Би нэг 10 жилийн хүүхэд байхдаа би нэг хүнсний дэлгүүрт галчаар тэнгуүтэ оройн болохоор харуулаар хонж ажилладаг байсан байхгүй юу? За тэгээд би нэг удаа ингээд унтчихагаад нэг хүн сүнсэн даруулна гэж байдаг штэ. Тийм. За яг тэгэж нэг эвгүй болоод амьсгалж чадахгүй болоод хөдөлж чадахгүй болоод ингээд нүдээ эргэлдүүлэх. Яаж ингээд хөдлийн амьсгалыг нүдээ эргэлдүүлэх гэдэг ингээд айгүй хичээгээд тэгээ яг хөлний доор нэг юм хөгшүүн нэг халсан лоотой нэг хөгшүүн яг миний хөлний доор яг миний хөлн дээр ингээд гараараа дарчаад одоо манай энд тийм байсан, ийм байсан. Тэнгүүтээ одоо чи энийгээд нэг жоохон тэгчүүл тэрийгээ нэг цэвэрлжүүл гэсэн тийм их утгатай юмнууд айгүй их нэг яриад байсан. Тэг өглөөдсөн тэгсэрэж гал энэ үүр цайгаад өглөө болсон байхгүй юу? Тэгээ би тухайн үедээ яг ингээд хинктөрүүг нэг 3 удаа үлээж чадлаа. Тэгээд тухайн үедээ тэгэл үлдээчихсэн. Тэгээд яг нэг 2-3 хоногийн дараа яг тэр дэлгүүрийн ихч маань
энд манай хуучин захирлын ингээд аав нь өнгөрч ийсэн. Тэгээ яг ингээд чиний ингээд одоо байгаа газар ингээд өнгөрч ийсэн гэж ярьж байсан. Тэгээ айсандаа маргааш нь ажилласаа гарч ирсэн. Тийм болж байсан. Тэр хүн л өглөө яваад байсан бахан тий. Ер нь нэг одоо нэг хүмүүс ер нь бас тэгдэг штэ нэг жоохон нэг юмдаа нэг хямгч юм уу нэг ийм бай тийм бай гэж тэгдэг. Ер нь яг бас тэр хүн өөрөө тэр газрыг яг байгуулж яг үүсгэжсэн болохоор нэг жоохон надад тэгж хэлсэн болов уу гэж бодчих. Тийм байна. Яа. Яг нэг тэгжэл одоо нэг шалж байсан та гэж. За баярлалаа тань. Хурцсан баярлаа. За баярлалаа шүү дээ. Өчиг сайхан гүлэрээ. За дараагийн сонсогч байна уу? Оо бай. Чимэндээ. За сайн байна. Орой минь. За. За дөгөө болцсон. За. Би нэг юу яагаад нэг ихнэр маань төрөх гээд би нэг хөдөө айл дээр нэг цөөхөд мал байсан юм аа. Тэгээд айлсаа ч нэг шүлний хонь маань авах гээд гараад явахгүй. Тэгсэн. Яг хүн тавьдаг газрын хойд талаар ойрхон явбал нар жаргад таарад. За. Тэгээ би дотор жоох юм бодогдоод хүн тавьдаг газар тэгээд нэг тэрүүгээр мөртөө явахаар тушдаг мушдаг гээд яг тэр бодогдоод тэгээд нэг санаанд орлогоо заас гэж одоо гэгээ тасрааг юм чинь гээл тэг жоохон явж байгаа дунтлын толинд харсан чинь яг хойтолд хүн сууж яадаг. Тэгээд пикап маягийн машин байхгүй. Тэгээд дунтлын хойтлын сандал ойрхон ч гэсэн хоошоо эргэж найсан хүн эргэж харж чаддгүй юм л. Тэгээд айсанда шууд толиол буруу харууллаа гэсэн маягтай толь руугаа цохиол дунтлын толийг цохингууд суурнасаа мултарж унаад. Тэгээд хойно яг би байгыг нь харцсан хүртэл хүн айхаар эргэж харж чаддгүй юм л. Тэгээд би хар урдаараа давхиал нэг айлынхын гадаа зур шороо манаргаал очиод зогсоол буугаал өсрөөл эргээд харсан хойно юм байгаагүй. Тэгээд чи чин нохоо хойно мал дайрлаа юу болж ийн яаж ийн гэд. Үгүй харин сая ингээд гэдгсэн чи угаасаа тэгдэг шүү дээ чи чин тэгээд тойроод нуурын цаатлаар ирэхгүй яагаад заавал энэ хүн тавьдаг газараар явж байгаа. Тэгээд яарад ганцаараа хот руу гарах гэжсэн шийдлэхөө тэгээд яг яарал даарна гэдэг шиг тиймэрхүү юмнаас ер нь жоохон болгоомжтой л баймар юм лээ. Ганцаараа бол бүр юу юм бэл. Эргэж харж чадахгүй. Тэгээд эрэгтэй эмэгтэй нь бол мэддэгдээгүй зүгээр. Ямар ч нэг хүн суугаад байна тий. Хүн дүрстэй л яг голлол яг хойтлын сандал голлоод яг миний ардталд нэг тийм мөсөн сэгсэгээл нэг тийм нүүрлүүгээ энтер орсон. Яг тийм сэгсээл яг над руу араас очив. Эр иминч би харж чадаагүй. Тэгэл үнэхээр айсандаа бол хүнд тэгээд эргэж харлахгүйгээр толио зөгтг юм байлээ. Тэгэл толио зөгч аваа дараа нь толио сүлд нь яг голоороо хаварцсан. Тэгээд толио уцаагаа суурьнд нь хийсэн л дээ. Тэгээд ер нь бол юу юм бэ? Ганцаараа тэгээд хөдөө бол жоохон юм бодчтой мэддэг ядаж нэг уншдаг нэг хідэн тарин маринтай баймаар юм л. Яа, сте юу. Яг өөрт туулахаар бол хүн тэгэл ер нь яалчвал тэгэл өөрийнхөө харсанд итгэхгүй гэж хичээдэг юм билээ. Тийм байна. Тэр нутгийн ч мэддэг юм биш үү? Тийм мэддэг юм байна лээ. Тэр хүн тавьдаг ер нь хүүхд байхад бол яг тэрүүгээр ийлмэл тавьчихдаг. Тэгэл наранд халаад босоо суудсан байдаг гэл тэгэл ярьжсэн. Тэгэл би ч нэгт юугаагүй нэлээд сүлдэл нутагтаа очсон. Тэгэл нэг тийм юм болж ирсэн. Тийм байна. За баярлалаа тань дөгөө олцсон. Ориг сайхан гүйлэрээ. За ажлын амжилт. Баярлалаа. Йоо, би арцаачлаа. Энэ нуунаас бол өстэй эвгүй штэ тий. Тэгээ угаасаа хүн ер нь айхаараа эргэж харддаг юм бэл. Урд байвал бас нэг учиртай. Учиртай нэг болон гарч идэв тий. Яг ард байгаа тохиол дээрээс нь жолоо барьж байгаа боломжтой зүрхээр явахаар байна. Яаж харах вэ те? Эргэж юу нэг харах шаардлага байхгүй тий. За дараагийн сонсогч байна уу? Данаа сонсогч холбогдсон байна. Сонсогч холбогдсон байна. Радиого унтраагаад өгөөрэй. Тано. За холбогдсноо мэдсэнгүй. За эфир толбогдохдоо радиого унтраагаад утасныхаа спикер чихвчээр ярихгүй байвал яг уцаар ирж амшиг яриул амар байдаг шүү. Тэгэхгүй болгоно радиогоо сонсоод ахаар хожигдоод холбогцоогүй гэж мэдэх болчихлоо тийм ээ. За дараагийн сонсогч. Ано? Алло. Тано. За сонсогч радиого унтраагараа давхар сонсогч байна. Трасно? Траагүй л энэ. Та радиогоо бүтэн унтраагаарай. Уцаараа шууд яриарай. За ямар асуу юу вэ?
За сонсогчоо сэдвээ сонсож олж ирэхгүй бол хэдүүлээ нөгөө авчгаа хүний маань тоо их цөөхөн. Тэгэхээр одоо ярьж идэл цаг маань дуусчдаг. Дараа нь сонсогчд маань уцаа их ухаан авсангүй гэдээ санал хүсэлт өгдөг учраас дараагийн хавьд боломж болох ёо. 7 хоног болгоны баасан гарагт сонсогчтой холбогдож өөр тохиолдсон сүнс өдөртэй эвгүй төгүүдийг яриулдаг болоод 2 жил гаруй болчихж байна. Тэгэхээр бас нэг эндээ хүндлэлтэй хандаарэ. Дараагийн сонсогч байна уу? За холбогдсноо мэдэхгүй байгаа даа манай юм болохгүй нөө. Магадгүй жоохон ачаал ихтэй байх шүү Харин тийм байх шүү. Тасралтгүй дуурай. За эфирийн шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Нөрөнд. Араминд. За түүхээ болцоо. За 2020 онд би 19 оны 2 дугаар хэлсэн сэргэлтийг их хожуу сэргэлт явсан. Тэгээд 2020 онд нөгөө алдартай төмөс зам ерөнхийлөгчийн гэдэг Ай. за Газрын нэр хэлэхгүй шүү. газар нэр хэлэхгүй. Хэлэхгүй аа. Тэгээд яг цэргүүд байрладаг хэмэл байгууламжийн саллаа буюу одоо хүмүүсийн мэдэр гүүр хоолой байгууламжийн салаанд манай он жоод амардаг байсан. Яг эхний 7 хоногт бол юм мэддэггүй. Тэгээ сүүлийн 3 сар бол тувтан шүн яг 3-аас 4 хагасын хооронд гэр дотор тойроод нэг хүн алхаал амдаа бувтнаад байгаа нь сонсогддог байсан. Тэгээ бид нар болохоор зэрэг яг үүрэг авсан цэрэг гэдэг утгаараа өдөр шөнөгүй ажиллаж нэг хэдхэн цаг л амардаг байсан үе таарад. Тэгээ ядаргаанд орцсон байх гэж бодоод би бол тухайн үед чимээгүй явдаг байсан. Бусдыг айлгаад явах гэдэг. За. Тэгсэн нэг шин манай нэг онжоо ингээд гэр дотор ингээ хүн алхаадах шиг байна. Офицер ахлагч нар биднийг ундж ийн үгүй юу гэж шалгаж алхаад байна уу? Юу болоод байна гэд нэг тэгж дурдлаа. Тэгээд яг хитэн цаг үед ингэсэн чинь ер нь нэлээд шөнөө барагцаагаар үр хаяхаас өмнө нэг 4 мөргийн алдад байхаа гэж байна. За. Тэгэл би нэг жоохон зог тусаад эвгүй болоод за ерөнхий юу болоод байгаа бусдаа бас эхлээд тэгсэн яалч манайхан дунд бас тэрийг нууж ирсэн хүмүүс байсан юм байна лээ. Зөвхөн байлагч нар ч биш яг офицер ахлагч нар ч гэсэн яг бусдаа эвгүй юм сонсоход яг үгүй чимээгүй болоод ирсэн байна лээ. Тэгээд нутгийн хажууханд нэг 500 м-ийн зайтай нэг нутгийн айл байсан. Тийш орж нэг юу авчилаа. Бараг хоромг авчил юу яачлаа. Ингээ нэг асуусан чинь үгүй энэ нутагт бол ямар нэг юм бол байхгүй, тийм юм бол байгаагүй гэж байсан. Тэгээ яалч бүгд ядаргаанаас боллоо гэхэд бүгд яг ингэж ижил юм сонсоод ингэж байна гэж байхгүй. Яг шинж тэмдэгт бүгд ижилхэн. Би тойрч нэг юм алхаад л байдаг. Амдаа нэг юм бувтнаад байдаг. Тэгээд бүр эвгүй нь ёо дотор хатчлаа. Бүр эвгүй нь яг сэрүүн хүний ард очиод амьсгалаад байдаг. Карт л авслаад байна. Тэгээд явдлаас яг халагдаад жил хагасын дараа нэг ховооны жолооч ахгүй бас яриаг сонсоод ерөөсөө ингэж зүгээр ганц нэг айл амьдэрдэг тийм нутгийн түүх мөхөндөө бол тийм аимшиг юм бол болж байгаагүй хүн амтаа алуулж хядуулж байгаагүй жамын сорол өөд болно нэг тийм газар кемп байрлаад ингээд нэг гэрт нэг юм орж ирж байгааг нь мэддэг байсан гэд. Тэгээд би бодохноо болохоор зэрэг яг газрын юм гэж юу нь бол байдаг юм байна. Тэгээд яг олон цугласан газар тэр нь хорогдоод очсон болоудаа л гэж таамаглаж байсан. Цэргийн ангиудад болцоос өөр юм ихэд цэргийн ангиудад нэг юм байдгаа гэж хүмүүс яриад байдаг шүү дээ. Тийм. Яа, байд юм билээ. Байна гэж. Протеин жижигэр ээлж тэнгээр гарч агаад цэргүүдийн ус дуутсан байсан. Галтгоор шүн явахдаа баллонтой саваа бариад усанд явж хахад хойноос нэг юм дуудах шиг болсон. Хөөе байлдагчаа хэрэн би байлдагч тэр гээд масксан чи хүн байдаг. За манайхан надад тоглолттой гээд эргэж хараад явах гэсэн дахиад хөөе байлдагчаа л явуулдаг. За одоо би ч тоглоорой гэж цаашаа яваад усаа авчиж буцчихэд хэн дуудаад маяглаад байгаа юм чи хүмүүс аслуулаад энэ төрөс юу дуудах модох юу яриад байгаа чи. Тэгсэн яг тэр дуудах чимээ манайхан ер нь бол яг тэр шүн усанд явж байгаа ч юм уу эсвэл нойл явж байгаа үедээ сонссон байт юм байна лээ.
Зөв. Танаас өөр ус хүмүүс зөндөө олон хүмүүс сонссон биз дээ. Тэгээ манайхан болохоор зэрэг нэгнээрээ тэгж маслуулж тоглох энэ зэргүүд л бас энэ хоорондоо үүдс нэгнээрээ тоглох нь байна. Яг тэгж л боддог байсан юм байна л дээ. Тэрийг тэгээ мэдчихээ бас нэг жоох эвгүй л болж ирсэн унтаж чадчих бодохгүй. Тийм байна. Эвгүй л юм. За баярлалаа. Тэр яач юу? За баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. За сайхан өнгөрцөө. За. Тэгж олон хүүхд ярьж байна дөө. Зэргийн караоке бар, имлэг гэл те. Ард амьсгалаад ахаар юм жоох юу юм те. Тийм шүү дээ. Тэрийг харахаар хүн байхгүй. Юу ч. Тэгээ яг дийлэгтээ бол дууддаг л гэж хэлдэг ч те. Нэрээр дуудах ч юм. Тийм байна. За хамтраалагчид танилцуул өргөжлөлтөнд дараагийнхаа сонсогчийг авъя. Toyota Top Motors төв 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солихын ихсэн байна. За тэгэхээр Toyota-гийн аль биесний дилер Top Motors төвд бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгөөрийн тосоо солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлгийн эзэн болох боломжтой болжээ. 5 сарын 7-ныг дуустал үргэлжлэх хуг аян нийт 5-7 хоног үргэлжлэн за гарын бэлэг нь тос солиулсан бүх хөгжлөлагч нарт за 7 хоног бүр өөр бэлгүүд өгөх юм байна. За жишээ нь эхний 7 хоногт 11 цагаас өмнө тос солиулах цаг захиалсан хөгжлөлагч бүрт өглөөний цай буюу одоо кофе сэндвичийг үнэгүй бэлгэлнэ. Дараагийн 7 хоногт үргэлжлүүлсэн хөгжлөлагч бүрт автомашины шил арчигч бэлгэлнэ. За ингээд ийм байдлаар өргөд үргэлжлээд явна гэсэн. За тэг гарын бэлгүүд нь тухайн цаасан 7 хоногт толгойчнтэй нөхөн олох боломжгүй байдаг шүү. Топ бэлгийг тухайн 7 хоногт үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээс санамсаргүй байдлаар рандомор шалгаруулад Экофлоу цахилгаан усгүйр анчин брендийн аяны бүтээгдэхүүн премиум эрхийн бичиг гэх мэт 1 сая төгрөг хүртэлх үн бүхий бэлгүүдээс олох юм байлээ. Тэгэхээр 7 хоног бүрийн гарын бэлэг болон топ бэлгүүдийн мэдээллийг Toyota Top Motors Facebook хуудасаар нь дагаад дэлгэрэнгүй мэдээлэл аваад яваарай. Холбогдуулсан дугаар 77 77 80 90 77 77 80 90 гэсэн дугаар л холбогдорой. Баярлалаа хамтран ажилласан Toyota Top Motors төвд 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солихын ихсэн байна. Дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна орой минь. Орой минь. За түүхээ олцгоо. Тий. Энэ нэг хүүхдүүд энэ сүнсэнд дарууллаа гэдэг нь шүү дээ. Тийм тэгээд би болохоор нэг яагаад тийм байд ингэж нэг итгэдэггүйсэн. Тэгээд өөрөө эмнэлэг тавьсан чинь нэг удаа яг даруулаад. Тэгээд хажуудлаараа араа хөвцсөн чинь нөгөө гинт би нэг Монгол гэрт байгаа юм шиг тэгээд нөгөө хүн дуудаал хашгираал яснаа гинт сэрэл хашин эмнэлгийн нөгөө хөрөгч зургт мөрт харагдаад тэгээд би юу илээ би чимлэг тавьчихаш тэгэл сэрэ хажуудлаараа хөвцсөн хашин хажуудлын гарны буугалган дээр нэг бэлцэнсэн тийм нэг саарл юм арц хүн бол биш юм шиг тийм бэлцгэр юм харагдаад тэг амар хүнд ингээд дарцсан. Тэгээд тэр хүнд дарцсан тэгээд би цайл нэг тэнгуүт шууд сүнсэн даруулна гэж юм батал зайлгаа ирсэн ч бүр яг ингээд өөр ирэхгүй хохрол алуу болцсон. Тэгээд сэрүүн бол бүгдийг мэдээд байгаа мөртлөө тийм байлгүй. Тэгээд нэг би өвдөх тахлаа сулах ядрах мадрах үедэл тиймэрхэн тохиолдог байх гэж бодоод байгаа. Тийм биш бас нэг тийм цэлцгэлсэн тий. Тийм тэрнээс бусдаар нэг байнга тийм тохиолддог байх гэж бодоод байна шүү дээ. Тэгээд тийм хүмүүс хэлж байгаа дүрс хүмүүс биш. Тэгээд бэлцэнсэн тийм цэцгэнүүр шиг тийм айгүй хүнд тийм байдаг юм лээ. Тэгж нүгдсэн. Сонинлээ. Хүүхдүүд болохоор хүний дүрстэй хүн харсан мос ингээд байхгүй. Тийм. За баярлалаа. Холбогдсон байлаа. Арайг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Өнөөдрийн сүүлийн сонсогчийг авъя. Байна уу? Сайн орой минь. За түүхээ олцгоо. За энэ 2012 онд өмнө говийн намуусны хардлагаа гэдэг тухайн газар уурхад ажиллаж байсан. Тэгээд нэг хавар болгон бид нар нэг 100 ажиллах уурхай ажиллагчтай гэр кемпинг очил цөөхөд ажиллаж бэлддэг байхгүй юу? Сэлбэрийн цэцэлбэл ор дэрийн янзлал. Тэгээд дараа тэгээд харуул хамгаалтын дарга гэл нэг цөөхөө нэг гарын харуурын багтах хүмүүс очил тэгээд бараг тарчихгүй байлгүй. Тэгээд би чинь тэнд нэг туслах ажилтнаар тухай үед ажиллаж байгаа. Тэгээд юм болгондоо ингээд гүйдэг. Тэгээд өглөө өрөөдөө тэнд чинь тог байхгүй. Бүгдийн нэг 220 мотор хасааж авдаг. Тэгээд би нэг яг гэр кемпийнхаа баруун талаар нэг гүн жалгахтай. Тэгээд тэр жалгал гэр кемпийнхаа хамгийн хойдолд нь тэр 220 моторыг
Угаасаа нэг газараа явсан цахилгааны авсан хот бүх юу хотолтон тэнд байдаг. Тэгээд тэндээс мотор очихсаад. Яг би нэг яг гэгээд тасрал нэг тэгээд нарган шингээл гэгээ ингээд тасах гал ирдэг штэ. Тэр үед ингээд тэр мотор асаацал эргээд ажилласан. Гүн жалганы тэндээс нэг тийм гэлбэр эхлээд би гэлбэр хийслээ гэж бодсон. Жохон салхитай ч байсан. Тэгсэн чинь нэрэг яасан чинь тухайн үед салхигүй байсан бохгүй мотор дээр. Тэгээд нөгөө тэнд яг тэг бодолтой зэрэгтэй нөгөө юм чинь надад чиглэж ирэл нийт гарах шиг бас тэгэл би нэг нөгөө гинт ухаар бол айгаад гэр кемпүүд дондор гэрүүд дондор гүйжчихэл хамгийн урд байгаа дарга нарын гэрэл орохгүй хаалгын үед татсан зүйл хойш намайг нэг юм татах шиг л болсон. Тэгээд яасан чинь миний байдаг гэрт би яг өнөө ингээд цааш ирсэн. Тийм хүүтэн юу гэдэг хүүтөөс цуцсан. Тэгээ нэг хажууд ингээд хүмүүс унтж байгаа чимээ бүгд байгаа. Тэгээд ерөөсөө дуу гарах гэсэн дуу гарахгүй би хөшсөн. Тэгээд тухайн явдлыг маргааш өглөө нь хилдээд явсан. Хүмүүс таваагүй. Хар даржтай инээ тэрэгээд. Тэгээд би тухайн үед нэрэл хар дарсан багтаа. Тэгэл таалгүй хайсан. Тэгсэн чинь намар нэлээ хойно цоож ирсэн чинь манай уурхаан дарга маань Анаа эрдний ах байсан. Уурхаан дарга маань тухайн үед нэг бичлэг үзүүллээ. Бид нэг орой олон гал ажил буусан дараа ингээд бөөнөрөө цуглаад тоглоод тэгээ сууж идэг. Тэгсэн чинь над нэг утсан дээр тэр үед утсан дээр бичлэг үзүүлээл. Тэгсэн чинь нэг лам мам ингээд нөгөө нэг уурхаанд одоо хотод байдаг том дарга нар нь очсон ингээд яаж байсан. Тэгсэн нэг юм өвгний яриа би ч тухайн үед яваагүй. Тэгсэн чинь яг тэр уурхаа маань өөрөө тийм яг нөгөө явталтай урд тийм газар байж таарсан. Тэгээ нөгөө намайг тухайн үед нөгөө яг ийм чи юм дайруулсан гэж хэлэхгүй хэрвээ тэгэх юм бол энэ нөгөө нэг айгаад янз бүр болчихно гэж манай дарга хширлаад хэлээгүй юм бэл. Тэгээд яа тэр бичлэг дээр ингэсэн чинь тэр нэг одоо сайн шандас дормгойн сайн шандас тийм нэг бас нэлээд настай ламыг ач тэр ном ягаа тэгээд тэр лам тухайн үед ингэсэн байгаа. Тэр нэг урд нь ягаад гэсэн гэхэл Оросууд ашиглажсэн тийм уурхай юм мэдээ хэл металлын уурхай гэдэг. Тэгээд тэр үед ингээд болсон юм явдал. Тэгээ нэг ганц эмхтэйг одоо нэг тухайн үеийн Оросууд нь одоо нэг зөв бусаар ингээд гинтэйгээд тэгээд ингээд амин үргэлжлэн тийм л юм шиг байгаа. Би ойлгох нь. Тэгээ болсон чинь яг уурхай руу орох таардаг нэг овоо байдаг. Бүр урд цэг дээр нэг овоо. Зүүн дэслэхний агуулсан цааныг аваад ийм 3 аваагаар хил тогтоосон байсан юм байна. Өөрөөсөө ягаад гэвэл тэрийг өөрөөсөө ойлгож чадахгүй. Та нарын үйлдэл одоо та нар энд ажиллаж байгаа хүмүүсийн ингээд аюулгүй гэмтэж бэртгэхээс хамгаалаад ийм 3 аваа босгоё гэдэг. Тухайд тийм аваа босгосон байсан байлээ. Тэгээ анх тэр юу нь болохоор тухай уурхаа дөнгөж эхлээд ингээд хөрн оруулалтнаар анх уурхаа нэгдээд дам амаад ям тасч хахад нэг ийм ковшин задууд анх тохиолдсон байлээ. Зөв. Тэр ингээд жалгаар ороод гараад ирэхэд нь ковшийн зүүн талд ингээд ийм юу болсон зэвхий царайс юм хүүхэн ковш одоо өндөр штэ том шин газар шорооны тэгэхэд яг ингээд баруун талынхын цонхноор гараад ирсэн гэж. Чачаад нөгөө онцоо орилоод ухсгээд нөгөө талаар нөгөө талд нь ээжсэн ингээд. Тэгээд тэр залуу хаацсаар гал нэг ажилчдын байрладаг тийм гэрийг талж мөргөөл ерөөсөө цайгаа цууж чадахгүй гар болон салгансаар гал тэгэл ерөөсөө эндээс явмаар юм зарилсаар гал тэгэл маргааш нь юу л хотлоо явж ирсэн гэдэг. Тийм тэгээ надад бол тэр яг анх удаа миний ер нь юм дараалж ирсэн тохиол тэр байдаг. Тийм байна. За баярлалаа. Тэрнээс хойш зөндөө дараалж ирсэн. Баярлалаа. Танд эргэж хоногт холбогдороо оройг сайхан өнгөрүүлээрэй. За. За өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдоо баярлалаа. Өндөргөө нэвтрүүлгийн өндөрлөе. Студид хөтлөгч Ханцаа амын нариулагчаар өндрөх нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Адал явдлаар дууран амттны үүдтгний байгалийн орс нэрлэгтэй бомпари мөн Toyota Top Motors 5-7 оноо 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солилгоё гэсэн бахны. Үргэлжлүүлэн томчуудын шууд нэвтрүүлгийн өглөө сонсорой. Түр баяртай. Баярлалаа.